үндэсний бодлогын хорооны хурал гэж хэлэхэд бас эргэлзээд өрүүлж байгаа. За энэ үндэсний бодлогын хорооны гишүүдийн одоо цугларал гэж бас хэлж болохоор байгаа. Тэгээ би одоо энэ нөхдүүдийн зар үргэсэн энэ нөхцөл байдлыг харж байхад үндсэн дүрмээ баримтлахгүй байна гэж би өвдө бодож байгаа. Ардсан намын ерөнхий нарийн бичгийн даргаыг бид нэр ойрын үед үндэсний бодлогын хороогоор нэр дэвшүүлээд одоо сонгох ёстой. Ямар хүн байх ёстой юм гэвэл миний хувьд бол ер нь бол залуу хүн байгаасаа гэж бодож байгаа. Залуу. За тэгээд нийгэм хүлээн зөвшөөрөгдсөн муу тийм сар зүйл нэр төр нь холбогдож байгаагүй, хулгайд холбогдож байгаагүй ийм л одоо хүн байх хэрэгтэй гэж би бодож байгаа. Таны хувьд өөрөө улсын хурал сууж ирсэн тийм ээ. Одоо яг улсын хуралд намаа төлөөлж байгаа хүмүүс яг сөрөг хүчний үүргээ хэрэг үүсгэж чинь гэж харж байна. За ардын намын энэ их 7 жил явуулсан хууль бус зүйл энэ нүүрс, энэ хөгжлийн банк энэ их хулгайг ганцхан үндэл хулгай гэж хэлж байгаа. Тэр нь бол одоо манай Ганбат гишүүн хэлж байгаа. Тийм хулгайг хулгайчаар нь тийм шууд нэр устаа нь хэлж байгаа. Манай бусад 10 гишүүн бол тэрийг хэлж чадахгүй байгаа. Тийм.